За өнөөдөр улсын хурлын чуулганы танхимд хүүхдийн асуудал яригдж байгаад бол баяртай байна. Тэгээ энэ танхимд гарч байгаа шийдвэр болгоны үр дагавар ямар нэгэн арга хэлбэрээр Монголын ирээдүйн улсын хүүхэд багчуудад нөлөөтэй байдаг. Гэхдээ бид ерөөсөө яг хүүхдийн асуудлыг ингэж тусгайлсан байдлаар хөндөж ярихгүй байгаа. Уг нь бол улсын хурлаас гарч байгаа шийдвэр болгон л хүүхдүүдэд ямар нэгэн байдлаар нөлөөлж байгаа шүү дээ. Тэгээ өнөөдөр бид нар хүүхдүүдтэй ямар орчин бүрдүүлчээ сууж ийн вэ гэдэг дээр бас ер нь үнэлт өгөөд ярих хэрэгтэй. Өнөөдөр Монголын хүүхэд багчууд энэ нийслэл хотод бол Улаанбаатарын утаа төгжрөл дунд бүх одоо бага насаа өнгөрөөж ийн. Тэнд ямар ч хөгжих орчин байхгүй байна. Хөдөө орон нутагт бас азлагдмал төвлөрсөн суурин газраас хол бас ямар орчинд манай хүүхдүүд бойжж байгаа вэ? Тэгэхээр энэ суурь асуудлууд бол яах аргагүй зайлшгүй яригдах ёстой. Тэгээд энэ суурь асуудлууд дээр хамгийн их төсөв хөрөнгөө тавьж энэ суурь асуудлууд дээр энэ хүүхдийнхээ асуудлыг бас ярих ёстой гэж хэлмээр санагтаад байна. Бид нар өнөөдөр хүүхдүүдийн амьдрах орчинтой холбоотой асуудлыг бол арай өөр төвшөнд ярихгүй бол цаашлаад одоо энэ утаан дотор бойдсон хүүхдүүд ер нь бол эрүүл ахуйн хувьд, эрүүл мэндийн хувьд ямар нөхцөл байдалтай байна вэ гэдэг бол асуудалтай л байгаад байна. За дээрэс нь одоо энэ боловсрал эрүүл мэндийн салбарын хүртээмжийн асуудал байгаа, чанарын асуудал байгаа. Тэгээ өнөөдөр бол эцэг эхчүүд бол хүүхдүүдтэй бол байдгаа зарж байгаа шүү дээ. Манай монголчууд ч боловсролд маш их хөрөнгө оруулалт хийдэг. Одоо хүүхдүүдийнхаа төлөө бол ерөөсөө байдгаа л зарцуулдаг. Тэгээд сургуулийн хүртээмж хомс байгаа учраас сургуулийн танхимын цаг бага байгаа учраас эцэг эхчүүдээс хувиас нь карманаас нь нөгөө өдөр өнжүүлэхийн зардал, янз бүрийн давтлагын зардал гэж зөндөө зардал гардаг. Тэгээ тэр болгоныг ерөөсөө бид нар энэ танхимд ярьдаггүй. Тэгээ яг ийм боломж олцсон дээр энэ нөгөө том асуудлуудаа бас нэг ярихыг хүссэн. Тэгээ цаашид бол одоо энэ танхимд гарч байгаа шийдвэр дээр манай улсын хурлын гишүүд энэ шийдвэр миний энэ дарж байгаа кноп хүүхдүүдэд яаж нөлөөлөх үү гэдэг дээрээ бас нэг одоо бодож байгаасаа гэж бас хүсэх байна. За энэ орж ирсэн хүүхдийн хөгжлийг дэмжих тухай хуулийн төсөл дээр нэг хоёр асуудлыг хүндхийг хүссэн. За хүүхдүүдээсээ бол бид нар ямарваа нэгэн тийм зардал мөнгийг бол харамлах ёсгүй гэдэг дээр бас санал нэг байгаа. Ардчилсан намын хувьд ч гэсэндээ үеийн үед хүүхдийг дэмжсэн бодлогыг бол ямагт түүчээлж манлайлж ирсэн хүүхдийн мөнгнөөс ахуулаад. Яг уу энэ зардал хаанаас гарах уу гэдэг дээр бол зарим гишүүдтэй одоо босод санал хийсэн гишүүдтэй бол санал нэг байна. Үндэсний баялагын санг бол одоо бид нар хөндөж бас болохгүй ийм нөхцөл байдалтай байгаа даа. За тэр тусмаа ирээдүйн өв сан гэдэг чинь яг л нөгөө хуримтлал үүсгэх ёстой хөндөж болохгүй сан байгаа даа. Тэгэхээр бол энэ нөгөө дагалдаж орж ирсэн тэр хуулийн төслийг бол баг хууль санаачлагчид маань татаад авчаасаа гэж хүсэж байгаа. Яг тэлэр бид баялагын сангаа одоо нэг эвтчихгүйхэн шиг ямар нэгэн одоо иймэрхүү янз бүрийн санаачлагуудаар одоо өрн таран хийчихгүйхэн шиг ялангуяа тэр ирээдүйн санг бол хадгалж явах ёстой гэдэгтээ бас санал нэг байгаа. Төсөвт бол орон зай олдож болох байх. За бас нэг хоёрдугаар асуудал нь юу вэ гэхээр бас нэг жижигхэн асуудал байна. Энэ 15 дугаар зүйл дээр хөгжлийн үйл ажиллагааг зохион байгуулагч гэдэг нэг оронтооны асуудал яригадаад байна. За тэгээд яг нэг нөгөө хэлэхэд янз бүрийн оронтоо бүрдүүлж байгаа л нөгөө нийслэл хотод хэсгийн ахлагч гэдэг шиг нөгөө сонгуулийн сүлжээ байгуулад давхицдаг штэ. Тэгэхээр энэ хөгжлийн үйл ажиллагаа зохион байгуулагч гэдэг одоо хүнийхээ чиг үүргийг бас яг юу гэж бодож байгаа вэ? Энэ дээр тодорхой хариулт авъя. За Сүхбаатар Эрдэнэ нутагч хариулъя. За жаргалан гишүүн бас маш чухал юмыг давхар хөндлөө. Яг нэг үгээр өрхийн нийт дундаж өрхийн одоо орлогын 10-аас 15 орчим хувийг эцэг эхчүүд хүүхдийнхаа нэмэлт сургуулийн төлбөр за дугуулан секцийн зардал гаргаж байгаа гэсэн одоо судалгаа байгаа. Тэгэхээр энэ өөрөө эргээд дундаж болон за бага орлоготой иргэдийг бол хүүхдүүдийн одоо хөгжлийн асуудалд давхар анхаарж байгаа иргэдийн орлоготой холбоотой асуудал учраас энийг талаараа бол одоо нийгмийн эдийн засгийн шууд бас нөлөөтэй. За тэр хоёрдугаар тэр зохион байгуулагч нар гэдэг байгаа хүмүүсийн хувьд бол хэлэхэд бол ямар нэгэн тийм бол санаа бол байхгүй хөө гэж би бодож байна. За энийг бол одоо тэр хүүхдүүдийг дуулан секцнэр за хүмүүст нь холбож өгөх. За энийг бол заавал одоо орон тооны тийм одоо ажилтан байх уугүй юу гэдгийг хүртэл бид нар бол
зохион байгуулж болох бол тэгэхгүй бол яг хүүхдүүд болон багш нарын хооронд нөгөө талаас нь сурах гээд байгаа багш биш ч гэсэн ховор ур чадвартай за мөн нөгөө талаар гэртээ хүүхдээ хараад байж байгаа бас мундаг тийм ээжүүд байдаг бас байж. 3 хүүхдээ хамт байлгаж агаад одоо давхар сургадаг гэдэг юм уу. Тэгэхээр ийм айгүй олон зохион байгуулалтын ажлууд гарах юм байлээ. Тэрийн зохион байгуулах чиг үүрэгт нь тодорхой хэмжээний одоо үн хөлс өгөх гэдэг юм уу. Ийм байдлаар зохион байгуулах ийм одоо төсөөлтөй байж байгаа. Заавал төрийн одоо албан хаагч байх үгүй юу гэдэг дээр бол энийг бол хууль хэлцэх юм дээр бол тодорхой болгоч болох ахаа л гэж бодож байна. За Бадамсран гишүүн нэмж тодруулъя. Хариулъя. Жаргалан гишүүнтэй санал нэг байна тантай. Энэ хуулийн төслийн 4.1-5 дээр хөгжлийн үйл ажиллагаа зохион байгуулагч гэж хүүхдийн хөгжлийн үйл ажиллагаа гэрээний үндсэн дээр эрхэлж байгаа хувийн үйл ажиллагааг гэж ойлгож байгаа. Өөрөөр хэлбэл санхүүжилт нь батлагдаад нөгөө хүүхдийн тоогоороо аймаг нийслэлд хуваарлагдахаар аймаг нийслэлийн засаг дарга нь нөгөө тухайн шатныхаа хүүхдийн төлөө зөвлөлийн тэргүүний хувьд төсвийн ерөнхийлөн захирагчийн хувьд гэрээний үндсэн дээр эрхлэх одоо төрийн бус байгууллага хуулийн этгээд сургалтын төв секс дугууланг сонгон шалгаруулад тэгээд энэ дээр одоо нэг хүүхдэд ногдох зардалтай холбоотой энэ гэрээгээ байгуулсан. Түүнээс нэг жоронтой энэ дээр нэмэгдэхгүй гэсэн үг. Өөрөөр хэлбэл энэний үйл ажиллагаа бүхэлд нь хувийн хвшил буюу төрийн бус байгууллага, иргэний эмгэн байгууллага, сургалтын төв секс дугуулан хариуцаж эрхлэхээр ингэж хуулийн төсөл тусгасан байгаа. Ер нь бол энэ одоо ардчсан нийгэмд бол энэ хөдлөгч хүч нь иргэний эмгэн байгууллага байд юм билэ. Зах зээлийн эдийн засгт бол одоо гол бизнес эрхлэгчдийн эрх ашиг хамгаалагч нь бол мэргэжлийн холбоод байд юм билэ. Яг энэ концепц